Walt Disney Distributor Best Computers. Утас 75 75 66 77 75 76 77. Дэлхийн монголчуудын радио 88.1 хөтөлбөрөн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсож үзэх таны өнөөдрийн ямар амгаланг дахиалдахыг Улаанбаатар хотод 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс 7 нэг болгоны даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид эрхэм сонсож үзэх танд шууд хүрдэг Яна нэвтрүүлгийн маань 2022 оны 8 дугаар сарын 15-ны дугаар инхүү эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Best Computers хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт студид хөтлөгч гэрлээ, номой, хаш, мөгийн нар ажиллаж байна. Мөгийн сайн уу? Сайн. Та мөгийн. Хурдан дүрсээ өг. Та нар мөгийн ахыг хурданаар. Манай ажлын хүүхнүүд надад дунд тусч байгаа. Бүрээстэй нэг жичрээд өгөх гэж байгаа. Жичрээд шиг. Йоо. Йоо зүгээр хараад моорж байна. Гойд ингэж ясаалцтай болж дараа жил ер нь тэгээд за нэг юм өөрчлөлт дараа жил та үсээ хосч чалаа гад чадхаа тий захад орохгүй ч одоо хийвэл захад наастай. За өнөөдөр бидний хамтдаа ярилцах сэдв маань үлээдэг хүмүүсийг яана гэдэг нэг үлээдэг хүмүүс гэдэг чинь үлээгээд идэг. За юу үлээдэг? Тэр чи биш үү? Мөгийн сахлаа хэр удаа оруулсан? Би 7 сарын хамгийн сүүлийн 5 дахь өдөр яанаач хэд 7 сарын 9 байлаа. 8 баасан гарагт. Яг би 5 дахь өглөө сахлаа болсон. Тэгэл одоо тэгэл тэрнээс хойш 7 сарын 9-өөс хойш нэг сар. Өдөө тэрнээс хойш урууж байгаа юм уу? Тий. Ян зүгээр засаж массан юм уу? Гүй юу засах. За өнөөдрийн сэдв барам яан мөөгийн сахал юм аашаа. Ашиг цайлаа аюу хэцүү юм тий. Яа төлөвлөлөн гарч ирсэн шүү дээ. Адилхан ир хүн болж байгаа санаа зовоод байна. Хөөе нэг тийм өрөвцөн харцаа. За нэвтрүүлгийнхаа сэдвээр орё. Өнөөдрийн энэ яаныг сэдв мөөгийн сахал биш шүү. За яагаад худлаа ярьж байгаа хүнийг ер нь үлээгээд байна гэж хэлдэг юм бол? Үлээгээд байна. Мэдгүй. Үлээ. За бодъё л да. Юу үлээж болох вэ? Ингээ үлээхээр ер нь юм ингээ томорно өстэй. Юу ч үлээж. Бага ямиг бага бодит байдаас нэг хит ингээ томсохыг угаас үлээх гэх юм шиг. Тийм шүү дээ. Тэр аюул шинж ухаантай ярьдаг болоод ороод ирсэн. Амраад ихний сатыг. Хорц ухаантай. Яас хорц ухаантай. Тэгээд 10 сараас мяараа. Арайч 10 сараас мяардаг юм аа. Оо мяа тэгдэг шүү дээ. 3 сараас мяарч эхэлдэг байхгүй юу? Тэгээд 7 сар хүртэл мяард юм байна. Тэгээд намаа мэдээж. Би ер нь яддаг. Үлээхгүй шахаа үлээ. Хинэ хажуу сууж чаддаг. Юу яриад байгаа тийм. Одоо хаашаа хин үлээх гэж юу юм гэрлээ. Тэгс таахгүй та. Гүнээр үлээд гэж юу яриад. Ямар ч хэсэн ном бол амраад ирэхдээ чихтэй ухаантай болж орж ирдэг юм байна. Чи баахал ном уншд юм тий. Гог миний нөөцлийг авахгүй юу? Тэгээ нөөц жоохон дуусаад. 4 жил би их юм сурж авсан шүү дээ. Аа, их юм сурж гавсан гинэ. Их юм сурсан гэхээр юу ч сураагүй байдаг гэсэн шүү. Хаан жиж хашаа гэх юм бол те номын сангаас гарах гэж байна. Тэр тэгж ирсэн. Номын сан гэдэг нь баар хэлж байгаа маха. Йоо, тийм номын сан. Энэ толгонд юу ч байхгүй шүү. Яа. Одоо тэгээд одоо баар ном хэр баар яа. Юу гэсэн үг вэ? Тэ. Таач сайн үлээ сурчээ. Таач одоо тэгээд номын санд суудаг хүн билүү одоо мэдээ. Харин тэгээд яриа сурчиж. Мөөгийг юу вэ бөө үс гинэ.
Гоё л байгаа үсттэй. Уул хадаар ичсээр байгаа юм болоод ирсэн байна. Уулын төмөр болоод оо. Бүх мөгийн сахлыг л гэж хүүхнүүд л дуу алдаад байна бас мөгийн. Тийм манай хүүхнүүд зүгээр дуу алдаал номин бүр өдөрж өгөө дуу алдчих. За ажил ихтэй юм да. Тэгэл хахаараа л яана гэж. Ингэж харахаар тийм. Тэгээ сая ингэ нүрээр бас дахиад дуу алдаал. За тэгвэл яаштэй Facebook дээр миний найз хөөргөнжөө гэх нь үлээж байгаа хэлбэр мөн үү? Наадах чинь мэдхгүй юм аа. Наадах соёлтой цаг нь чаваалх тий. Угаасаа найз охтууд бие бинийгээ дандаа тэгж хөөргөдөг шүү. Тэ би л авдаг үлээж бичдгээ. Нэгнээсээ л чин сэтгэлээсээ бичдэг. За наадах ч үлээ. Үдэл тоохгүй. Одоо ингээд нөгөө одоо гэрлээ шиг юм ингээд ийм ам нь хөвчсөн хүмүүс өдөржиж байгаа ч мэддэг байлсан. Чи сэтгэл. Би чин сэтгэлээсээ. Яа. Хүй би чин сэтгэлээсээ хөөргөн шүү да гэж тэгж үлээдэг гэж. Чи сэтгэлээсээ үлээдэг. Ер нь ингэ сууж байгаа ер нь үлээчдэг шүү дээ. Мөгийн чамаг мөгийн бас л үлээчихлээ сар ийм гоё урахгүй штэ л гэж байна. Гүч сар ургах шүү дөөр яах юм тэгээд 7 сарын 10-ны бичлэг байгаа штэ. 8-ны. За тэгвэл дараагийнх нь асуусан штэ тий. Гоё одоо үнэхээр онцгүй те нэг амнаас унахчихсан хоол хийсэн байдаг штэ те. Тэнгүүд тэрийг ингээд гоё амттай олоонаа гэж худлаа хэлж үзсэн үү? За үнэнгээ хэлээрэй. За. Тэгэлгүй яах вэ? Тэрийг чи энэ цаа хэлнэ штэ. Тэгж хэлэхгүй бол болтгүй гэсэн. Тэр чи соёлтой үнийг хэлдэг гэсэн. Тийм штэ яа. Манай номын бол үнэнгээ хэлсэн юм шиг байна. Сүүлийн хашаахын гэрт очсон байдлаар хараад байгаа. Номын яасан. Номын хосоо хоёр очиод хашаах бүр хизээч хинт ч өмнө нь 2 хоол хийж өгч үзээгүй заяа. Тэгээ энэ хоёр бүр 2 хоол хийж өгсөн гинэ. Тэгсэн чинь эхнийх нь хоолыг юу гэсэн гэлээ хаа. Гоо тэр чинь эхнийхээ хоолыг идчих ямар амттай хоолоо яаж ярьж байна. Хоёр дахь идсэн аа. Юу энэ хоёр дахь нь хамаагүй амттай юм. Өөртөө нь яац гэж. Жонгшуун мэс. За би ойлгомжтой. Эхний хоол нь юу н амттай болсон юм. Амаа өрсөн шүү дээ. Хааши хоёр хоол иднийг тоо ирж баг хашихад үндэсэн юм уу? Миний хувьд бол хашаахын хийсэн бүх хоол үнэхээр гоё амттай байдаг. Гашаа байхгүй юу? Саяас таатагдраа очиад цуцсан үнэхээр гоё яасан. Гэрлээчтэй оромтой юм ба тий. Наад чи одоо айгүй гоё ярьдаг болчихсон. Тэг үлээх биш чи зүгээр сайн. Хоёр дахь хоол чи дэндүү амттай байсан болохоор нэг дахь хоол нь Тэгэл тийм хурдан хувираад тах. хоёрын цагийн дараа шүү. Үлээх чи одоо тэгвэл дотроо яг ингээд чин сэтгэлээсээ үлээх гэж болох хэрэгтэй байна шүү дээ тийм. Байна. Тий одоо гэрлээ шиг чин сэтгэлээсээ үлээх юм шүү дээ. Та хоёр одоо яагаад аам бэ? Би яг чин сэтгэлээсээ л хэлдэг. Харин тий чин сэтгэлээсээ л хэлж шүү чи. За тэгвэл тархиных нь хөгжөөл сайн хүн худлаа ярьд юм болов уу? Эсвэл тааруу хүн худлаа яриад байд юм болов? Би бол сэргэлэн хүнийг илүү сайн үнэмшилтэй худлаа ярьдаг гэж бодож байна. Илүү ухаантай хүн худлаа ярьдаг. Тий, илүү үнэмшилтэй, илүү сайн худлаа ярьдаг. Тэгвэл би худлаа ярьдаг хүн болмоор л байна. Хөө. Яа би тэнэг юм байна. Яа би усан тэнэг юм байна. Дамдаа үнэ ярьж яах. Үгүй худлаа яг чаддаг хүн гэж байдаг штэ. Одоо чинь би яг ингээ гэрлэгчэд нэг өөр хэлээд мөөгийн хахад нэг өөр хэлээд. Би ч бас хэлж чаддаг шүү дээ. Үгүй чи яг ингэдэг байхгүй юу? Гэрлэгчэд за үнэнгээ хэлж чадлаа. Үгүй худлаа хэлж чадлаа заа. Тэг мөөгийн хахад чадахгүй байх ч юм уу. Яг нэг хүн хүнээс шалтгаалаад өөр байгаад идэг байхгүй юу? За энэ чи үлээх гэдэг байгаа шүү дээ. Тий, мөө продюсертэй худлаа ярьж чаддгүй. Найзад бол үлээх. Тэгвэл номер төгсөрсөн. Бүр хин удлаа ялгадаг тий. Номергийн тарих бүр супер гэж. Үнэхээр хөгжчихжээ нэг хамгийн тэнэг нь хашаах юм байна. Би бол ухаантай зүгээр хиндэж худлаа ярина. Ном бол надаас агсан төвшнөх. Тэр нь худлаа ярина, энэ худлаа ярьж болохгүй. Гэрлээ мань яах вэ? Чи тэгвэл ярьж тээ худлаа ярьж байгаа худлаа яриаггүй хоёрыг мэддэм үү? Ялгад юм уу? Ер нь хүний ярьж ахт нь ялахгүй. би бол ялгадаг.
Би чи бас тухайд. Надаа Ямар хорцгоолт юм. Би ч одоо тэгэхээр хамгийн лагд энэ хоёр олчих байна. Гү та гурав. Ер нь яа. Хин дутлаа идэх бас мэднэ. Тэр ч амар чанар байна шүү. Гү сая хараа би мөөгийнхээ дутлаа хэрчиж чаддгийг гэсэн бол болохгүй шүү дээ. Маргааш амьдрал нь яаж чинь хин мэдлээ те. Гэтэл гэрлээ бас амар юм бэ те. Хүн удлаа яриад байгаа мэдсэн ч гэсэн урдаас нь зүг зүгээр сонсоод байгаа. Тэгээ штэ. Дотроо тэгэл энэ сайхан үлээж ин да гэж бодоод хараа сууж штэ. Гүг бүр амар уу. Номонгоос ч амар уу. Шулам гэдэг шиг. Шулам. Хоёр хүүхэн бол шулам. Тэ. За тэгвэл дараагийнх нь асуулт байна штэ тий. Хинд ер нь хамгийн их худлаа ялд юм бол гэр бүлийн үндэ юу, эсвэл даргадаа юу, найздаа юу, номин цэцгээ. Найзтай. Номин цэцэг чинь бол харин тухайн үе хийдэг аахгүй. Толгойн газ ажиллаад энэ удаад тэрэн л худлаа ярьж. Их ялгаж салгадаг хүнээрээ. Ялгаж салгана нөхцөл байдлаасаа олон номин цэцэг. За би чи Гэр бүлдээ юу, даргадаа юу, найздаа юу? найзтай юу? Би бол Миний хамгийн үнэж явах хүн бол миний найз. Би найздаа бол худлаа ярьж. Тийм үү? Харин гэр бүлдээ худлаа ярина. би бол хараа юу. Даргадаа Би бол бол баргал ярихгүй те. Би бол даргад огт ярихгүй. Тэгсэн судалгаагаар хэн хамгийн худлаа ярьдаг гэж даргадаа гэж. Даргадаа буюу дээд албан тушаална. Хүүхэд багт багштай худлаа ярьдаг гэсэн. Гэхдээ юу штэ ингээд даргадаа худлаа ярих юм бол айгу хурдан азаартах байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр худлаа ярьдгүү баг ярьдгүү штэ. Харин азаартахгүй биш. Үгүй штэ мөөгөө чи 5 жил ярилгахдаа намайг худлаа ярьсныг харсан уу? Нүдэр гарч Яаш. Аяас шүү. Одоо ингээд харсан уу гэж хэлчихэрч одоо харсан гэж аашиг. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ гэрлээс дэ үлээжсэн мэрч гэсэн тохиолдол за 5 жил дотор байна уу хэл. Оо байлгүй. Ямар амар хэрэг вэ? Нэр юм бас л чам шиг дугуй байдаг байхгүй юу? Мэдсэж мэдээгүй. Муухаштай ингээд хүн шийдэлээ үлээгээд. Тийм тэгээ илчгэрч муухай. Тэгээ шийдэлсэн ч байсан. Үгүй л гин. Үхчихсэн ч үгүй л гин. Ер нь бол ихтэй үйлдэл дээр л баригдаг бол гүрийгээл дуусна шүү. Тэгээд ухаантай хүн ингэсэн ингэдэг. Баригдаг бол гүрийгээл дуусна гэж. Яг үйлдэл дээр гардуулаагүй л тэгэл гүрийгээл дуусна. Баригдаагүй юу болох үү нэ? Тэгээд хэрвээ тэгээ яг баригдах юм бол тоглож л байсан шүү. Тэгдэг үстэй ер нь бол юу сүртэй тоглож л байсан шүү гэдэг. Наргаал байсан шүү тэгээд. Найзуудтайгаа за гүрий шүү гэдэг. Тэгээд гүрий хамгийн сайн юм байна гэдэг. Тэгээд юу ч бас мэдхгүй. Тэгээд тэр нэг айгүй зөөгөл байна. Тэгээд нөгөө найзуудынхаа тэр юм хамт хийсэн үйлийг ингээ баатарлагаар хамгаалж гарч чадчихад. Тийм шүү дээ. Энд чинь гоё штэ хаа. Гоё. Тий. Би одинараа. Тий. Гоё штэ хаа. Яг штэ. Тэрийг хүлээлгэх шиг амрах юм байхгүй ч шүү дээ. Манай ихнэр бол тэр нэг байцаагч нар байдаг шүү дээ. Эхлээд айгүй зүгээр ярина дараа нь тэгээд жанжиж үгээрээ бас амар шүү. Мөөг за чи тэгвэл яа дээ? Гэр бүл найз дарга алинд нь илүү их худлаа ярдэ. Алинд нь илүү хурдан. Гэр бүлтэй худлаа. Тий, харин яг тий. Гэр бүлтэй худлаа. Энэ яг насны онцлог баг шиг байна. Би бол их нэртэй хизээч удаа ирдэг. Тий, би бас нөхөр дээрээс юу хаач нутгүй. Би үлсмөр үлсэд ирэхээр шууд л ирдэг.
Би өлсчихэд би төвчж чадахгүй. За Улаанбаатарт 17 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Best Computer хамтран ажиллаж байгаа. За Гэхдээ энэ Best Computer-ийн энэ тэнцэнэс мөн юу авах юм бол компьютер авах юм бол тэр Asus гэдэг нэг компьютер нь шүү дээ. HP Asus HP гэдэг. Тэр бүх програм нь яг Asus-ны хэрэгтэй юм биш үү? Би тэр програмуудын мэдээллийг өгөх үү? Тэгэж тэр бол айгүй супер юм байл шүү. За, Windows 11 үйлдвэрлэлийн системтэйгэр гэж байгаа байхгүй юу? Энэ насан турших. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг одоо бид нар өөрсдөө баг хэдийн хэрэглээд байгаа юм бэ? 10 уу 9 үү? Тэнгүүд ич одоо 12 нэгэ шинжлэгдэн шүү дээ тий. Тэгэх юм бол шинжлэх үү гэд асуудаг гинэ. Тэгээ ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр шинжлэгдэнгүүд нь тэгээ зөвшөөрөөл ингээл шинжилэл яваад байна. 12 13. Буцаж барихгүй гэсэн үг шүү дээ. Хулгайгаар кракны юм авч болохгүй юм байна. Харин одоо энэ чинь хард юм байхгүй. Office Pro Plus нь болохоор ингэдэг гинэ. Office Pro Plus бас насан турших. За энд нь болохоор нөгөө бидний одоо нөгөө юу Word миний газар хэлдэг. Тий Excel чинь одоо хитүүлээ чи крак хэрэглээд байгаа юм билээ шүү дээ. Ер нь энэ бүгд л крак хэлдэг. Хулгайсан програм. Хэмжлээ. За арайч бүгдээрээ бишээ. Тэгж үлээхгүй шүү. Хэмитгүй миний эргээд орнд албасын лицензтэй програм хэрэглэдэг хэдэн хүн байд юм. Байдгийн билээ. Цөөхөн гэсэн яа. Цөөхөн гэсэн. Одоо хідүүлэнгийнх нь ингээд Office дээр ингээд Word дээр юм хийж идлээ, Excel дээр юм хийж идлээ ингээд гацлаа шүү дээ. Тэнгүүд бид нар болохоор ингэж бодог гинэ. Миний компьютер гацаад байна гэдэг гинэ. Гэтэл яг үүндээ компьютер гацдаггүй. Тэр нөгөө нэг крак одоо хулгай юм хэрэглэж байгаа тэр нь гацаад идэг гинэ. Та мэдчихсэн юм уу? Тийм, юу нэг тийм шүү дээ. Тийм үү? Харин тэгдэг гэж юм. Үгүй би чамд аягүй гоё шинэ мэдээлэл үзээ өнөөдөр орж ирсэн болохоор ч юм. Ингэдэг гинэ. Одоо ингээд ихэнх хүмүүс ингээд энэ цахилгаан барааны дэлгүүрт очиод ч юм уу эсвэл ямар нэгэн юм авахтаа ингээд санаа зовоод ингээд үзүүлэлт нь ямар ялангуяа компьютер дээр тийм үү ингээд асууж чаддгүй юм байна та. Амир мэддэг юм шиг худлаа царайлаа. Түүний Best компьютер дээр очиод ерөөсөө ч зоох юм байхгүй заяа. Би ингээд нэг байгууллагт продюсер YouTube руу орж болох юм уу? Хурдан хідүү хийдээс доргоо. Тэндээс тоглох гэхгүй юу? Тэгээд асууч. Тэгэхээр яг чамд чиний хэрэглэн таасан компьютерийг чинь санал болгоно. Тэгэхээр одоо YouTube-д орж болно моги. Тий. Тэгээ та ингээ компьютер авсан байхад одоо насан туршийн үйлдвэрлэлийн систем тэгээ. Тэгээ одоо шинэ Office Pro Plus нь 176,000-аас 196,000 суулгах юм бэ тий? Тий, энэ тэгээ ноутбукт нь тий суулгах байна. Энэ нь одоо үнгүү дагалдаад ирнэ гэсэн үг. За дээрэс нь дагалдах хэрэгсэл бүгд гэж байгаа байхгүй юу? Дагалдах хэрэгсэл бүгд дээр нь цүнх, маус, пад тэгээд вирусны програм хамт орж байгаа. За тэгээд одоо нөгөө нэг хідүүлэнгийнх нь компьютер ямар компьютер худалдаж авч байгаа гэдгээс нь сериэс нь шалтгаалаад 100-аас 500,000-ын бодит хямдрал хасна гэсэн дээрээс нь. Тэгээд лизингтэй байгаа. Тий, лизингээр авч байгаа. Тэгэхээр хашаахаа 2 утасны дугаар байгаа шүү дээ, тийм ээ? Лизингээр авах бол нэг дугаарлуу залгаж нөгөө лизингийн мэрэгжилтэнтэй холбогдох нь байна, тийм ээ? 2 дугаарыг та хэлээд өгч. За, лизингээр авах эсвэл 75 33 55 99 гэсэн утас байна. 75 33 55 99. За, над чи шууд авах нь 75 65 66 77 гэсэн утсаар олгодоорой. 75 65 66 77. За ингээд Яна нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Best Computer хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв. За үлээдэг хүмүүсийг Яна гэдэг сэдвээр ярилцж байна. За тэгвэл Яна одоо би түрүүн баахан үлээц одоо нэг өөрийгөө ороочч худлаа хэлж байгаа хүнийг яаж мэддэг вэ гинэ. Худлаа хэлж за гэрлээ. Шууд мэддэг. Тийм. Инээгээл мэдчихэдэг. Жишээ нь мөөгийг бас асуу гэсэн байна. Арилж хүн худлаа хэлж байгааг мэддгүү гэж. Эхлээд гэрлээ мэддэг гэсэн тийм. Би бол заримдаа мэдэрнэ, заримдаа мэдэхгүй чи мэдэрнэ, мэдэхгүй. Тэгтээ нөгөө юу штэ нэг тийм мэдрэгдээд байт юм аа нэг тийм чинь хувь хүний л мэдрэмжийн л асуудал. Исаа нэг гэрлэн буураад байж. Хүнээс ууд гой гэрэл цацж идэх байхгүй юу? Аврааных нь гэрлэн бүргүүлүүлээ ингээд сэтэд идэв. Би мөгийн гэрдээ хоёр өдөр нэг яг мэдрэх гэж байгаа царайг нь харж мэднэ. Яг мэдрэх гэж байгаа царай харагддаг байхгүй юу? Хөлийгөө жоохон дэш харцаа гэж болоо. Яаж мэдэрдэг? Гэхдээ юу штэ манай арилгын бол би биэндээ нэг худлаа яриад байдгүй штэ. Оо тийм үү. Бүгдээ яг уу цавчихгүй удаа бүгдээ ярьдаг. Гайгүй штэ тэр чинь 5 жил одоо ч хэлбэл ингээд нэг 5 жил ингээ хамт ажилласан манай хамгийн худалч гэдэг тэгэхээр тэргээ хэлэх хэрэг хүн байхгүй байгаа штэ. Хамгийн худалч хамгийн үлээдэг хүн гэхэлэр тэр хүн байхгүй байгаа штэ. Гайгүй. Гүг хараа энийг нөгөө нэг зүгээр гимгүү үлээх яг ингээ нөгөө худлаа ярих хоёр ч бол ондоо штэ. Харин тийм. Тэгэхээр харин манай дээр бол худлаа ярьдаг хүн байхгүй. Би бол аяг гимгүү үлээдэг байсан. Оо тийм үү.
Ямар амир. Хамгийн гэмгүй үлээ би 250 авч ирсэн гэсэн чинь дээдээс хизээч 50-аар нордгоо 100 200 их нордог байсан мэдэгдээл тэгэл тэрнээс биш үлээдэг. Хараа үлээдэг хүн л өнөөдөр продюсер хийж байгаа шүү дээ. Яаж юм ойлгохгүй юм бэ та нар. Тийм юм байна. Ганц продюсер бишээ бүгдээрээ л үлээгээл хоол олж байгаа. Хашихыг бол надад олон хүн бийжсэн. Танаа дээр ахсан явж өгөх юм аа. Яасан чи их мэдгүй ч юм аахгүй үлээж өгөх юм аа л гэж. За тэгвэл нүдийг чулааж байгааг ашиглах мэддгүү. Оо яаж мэдэх юм бэ? Мэдэхгүй шүү дээ. Мэдхгүй юу? Мэдэхгүй. Намайг худлаа хэлж байгааг нь харсан уу? Ер нь. Нөгөөдг нь инээж. Инээхэр яах вэ? Үгүй юу. Үгүй. Би үнэнгээ шууд хэлж байгаа шүү. Дахиад нэмэх жоохон гашин байна. Гэхдээ би нэрээ ёстой маань ганц номойч гэлтгүй нэрээ барин 50 тэгэж улаан цаймныг үлээгээд гараад байдаг штэ. Ёстой тийм үү манай ажлаас амар гэмгүй үлээдэг нэг хүн байдаг штэ. Гардах амар гэмгүй үлээдэг штэ. Өчигдөр надад Путинээс захиараад гэж мэг амар гэмгүй үлээдэг. Ширж угаасаа улаан цайм байгаа штэ. Тэг чи гэмгүй байгаа штэ. Тэгээд тэрэнд нь ихтэй итгээд байдаг юм уу? Итгэдэж штэ. Нэр ирсэн юм уу гэдэг. Аха нэр ирсэн юм уу? Зүгээр ингээд худлаа үнэн яриад байгаа нь мэддэхгүй хүн бол одоо нөгөө эсрэг нэгний албаны оо биш үү? Иргэн оо. Иргэн оо юу? Иргэн оо. Худлаач яриад байгаа юм уу? Үнэн ч яриад байгаа юм мэддэхгүй. Тэр чинь яг зүгээр худлаа хүүхнүүдийг хошгоруулах гэж л гэж байгаа юм. Тэрнээс Угаасаа мэрэгжлийн үг хэллэг амар яриад байгаа Хүүхэн штэ. эмэгтэйчүүд одоо ингээ худлаа хошгорч ингэж жинхнээс итгээд идэв үнээр тийм гинэн байд юм. Та нарыг л бас явуулж авахгүй юу? Танасын тэгээ үлээгээд байгаа чинь ихэд байгаа юм шиг царайлаад байвал та нар харин баярлаад байд юм шүү. Бидний нэг тийм жоохон тэнэгдүүл байвал та нар баярлаад байд юм шим шүү. Тийм шүү. Яа. Боцчихдээ. Тэгэхээр та хэд бол ингээл худлаа яриад байгааг мэддэг. Тэгтээ яг худлаа итгэмээс нэгдэл тэгэл айлгуудаа л итгээд идэв. Тийм шүү. Ер нь итгэж чи өнөөдөр итгэж чи да. Хамгийн амар юунтэй ингээд нэг яриад октоодыг инээлгээл өгдөг штэ тий. Тэгээ нөгөө октоод нь тий. Ямар тэнийг юм яриад байгаа гэж бодол сууж идэг байх нь штэ тий. Тэгээ октоо инээг нэр таалагдахгүй бол тэгээд нэр тэнийг юм яриад байгаа л гэх бах тий. Таалагдчихвэл энийг л гэлдэг шүү. Ер нь тий зүгээр таалагдж гэнэ үгүй юу лээ. Тэр юу ярьж байгаа нь хамаагүй тий. Харин ер нь таалагдчихвэл энийг л гэлдэг шүү. Энийг л тий. Ер нь таалагдах гэдэг нь заавал нэг тийм лаг утгаараач зүгээр л таатаас нэгдвэл тэгээд энийг л тий. Тийштэй нэг киноны нэг хэсэг дээр тэгдэж шин. Та яагаад ээжэд салсан гэдэг байхгүй ааваасаа. Тэгсэн чи аав нь ээж чинь миний ярианд инээдэггүй байсан. Тэгэл салцсан ерөөсөө. Ай бүр сериус яа. Ёо өнөөдөр их төртэй очиж юм ярьж өгье. Инээхгүй юу салтыг. Хамгийн юм аа. Ингээд ингээ 30 хэдэн жилийн амьдрал дуусаа бай бай. Чи яагаад чи миний яриад энийг явуулчих юм. тийч гахаад вай ваа бүггүй чи яагаад надаас олж байгаа шээс чи миний ярьж байгаа ярианд энийг болсон байна. Тэгвэл Монгол эмэгтэйчүүд юу яриа солиороод байгаа л юм байна. Яс бүгд ууртай гэдэг юм уу? Чи нөхрийнхөө ярианд инээд юм уу? Инээ дандаа инээ. Аа гэж явж байна. Нэг юм ярих тасалсан. Одоодороо 17:38-д болсон. За нэвтрүүлгийн 4-ийн дагуу 1-2 сонсогчтой холбогдно. За манай шууд эфирээс 77 38 ангууц маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбохыг хүсвэл 77 78 30 гэсэн дугаараар холбогдоорой. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв үлээдэг хүмүүсийг яана гэдэг сэдвээр ярилцж байна. За та холбогдож орж ирсэн хүнээс та үлээдэг гэж асуунаа шууд. Тэгэхээр алахгүй шүү. Тэгэхээр үлээдэг байл гинэ. Энд бол нүүрийн комментуудаар бол бичээд байгаа байхгүй юу? Удлаа хэлэх хэрэг гардаг шүү гэдээ бичээд байгаа байхгүй юу? За эхний сонсогч 9997 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэд радио. Оо сайн байна уу? За сайн байна уу? За та хэр их үлээдэг юм бэ? Ах үлээх юм даа үлээх. Голцоо яг юун дээр үлээх үү? Тэгэл одоо тэгэл нэг эмэгтэй найзууд одоо эмэгтэй найзууд гэж юм хэлдэг шүү дээ. Эмэгтэйчүүд дээр ер нь голцоо үлээд юм байна тийм. Тэгэж шүү дээ. Эрчүүд дээр бол тэгээ угаасаа хааштай азарт шүү дээ. Өчигдөр удаараад чи гэлээ. Тэгээд хүүхдүүд бол мэддэггүй юм байна те танихаар.
Тэгэл ястал тийм үү гэж үү. Тийм үү. Эсвэл ингэ доктор айл хийдий мэдчихэд гэж штэ тань. Шинэ залуу үлээж ийна л гин. Ань мэдчихэд юм. Тэгээ зарим уураа хэсэл явж идэв. Мэдж байгааг нь өөрөө мэдчихэд юм болоо. Гүүштэй тэгэл тэнийг шиг халуур алсалаар. Өөрөө юугаа байдалд хатал орох явж байлаа шүү дээ. Юугаа байдалд орох үе байлаа. Тэгэл яаж яаж байгаа л яриад л үжил манай найз байж хажуунаас за итгэсэн юм шиг байж байгаа юм тэгэл сарам болоо. Нисч явж байгаа дундах хэцүү шүү дээ. Яг сайхан нисэл явж байхад тийм ээ. Тэ нэг юм хорон хүүхдээ найз үдээд гэж яг гой халж ийсэн чинь чи бити юу хаатай. Зарим нь болохоор тэгэл амар яаж ярьж байгаа дуусан гол за. Яг чи бүр нэг лавч өгөхгүй нэг яриан тэгэнгүүт л жоохон шийдвэрлээ. Бантаж бантаа. Бантангаас энэ дээр нь шууд авч дөрүүлээд тааж тонгороо хийж байгаа. Энэ хараа энэ яг ингээ хотлоо ярьж байж байгаа гэж байгаа байхгүй. Намайг чи микний хаарт ороод байна. Микэд оршуулж. За. За баярлаа. За холбогдсон баярлаа. Баярлалаа. За. Ингэнэ энд нөө хашаах үеви хамгийн боорнээс жаргал түүсээр байгаа тэр ахаа. Чи одоо чийс хашаахыг гошгоруулсаар хагаад үлээсээр хагаад Баянгор тавьчаад 3 хоног аргалт түлэгцсэн байл л дээ чи хашаах хүлээж ахгүй юу? Өнөө ороо юу ч хийхгүй сүйдээ тий бүр хатсан аргалт харахаараа л баярдаг болоод байсан гэдэг. Чаус ганц аргалт явсан. Ганц аргалт явсныг 100 удаа ярьж. Та нар юу нэ хамгийн зөвөн үлээд өгч хаших шүү дээ. Нэг сайн юм нь юу байсан гэж чамааг биш тий. Ер нь бол сумын төвийн залуу гэдэг чинь аягуулсаа ойлгосон байл тий. Сумын төвийнх гэдэг чинь сумын төвийнх хөдөөний гүнд очиод ирсэн бийл гэж хэлж байгаа. Бид нар одоо чамааг дахиж хөдөөнийх гэхгүй юм уу гээ. Төвийн залуу юм байл шүү. Төвийн ахаа. Яг ямаа олбослыг гад ямаа чирээд алхаад аваад. Мөгийн чамааг ингэнэ Жангумын хайртай залуу шиг болчих гинэ. Жаахан үлээчтэй гинэ. Жангумын хайртай залуу гэдэг нь Жангумын хайртай залуу. Хаан байдий. Үгүй шүү дээ. Хаан Жангум тайртай Жангум ч өөр. Ноён. Тий. хаан гэх юм уу? Хаан биш ноён. Хаан яриад доотхоо. Гөө гэхдээ тэр хаан нь эвидээ. Тийм үү? Юм болохоор л өвд чинь яр шиг л үг. Скицсэн өвдчтэй. Юу гэсэн хаан л хаан. Жангумын хайртай залууг аал гэж болоо. Тасигээд биер юм туураа. Хотод муутай нэг Хамаг шимтэй сайтаг нийтэд нэмэргүй. Ямар амаа тий Жангумыг доот гэлээ. Тасигээд хүүтэн өвчин дуусчихна. Яараа гэсэн чаа. Үлээж байгаа хөө амтшгүй байдаг гинэ. Нүднээ эргэлдээд гэж байна. За яжаараа энэ манай зохиолч нөгөө худлаа ярьж байгааг эсхийг таних 4 арга гэд өгсөн байхгүй юу? Энийг хараадах юм. За бас аргатай. Нам худал нь ингэнэ. Жишээлбэл хүүхэд нь намайг орж ирэхэд аяг хагарчихсан байсан гэж хэлдэг гинэ. Тэнгүүт үнэн нь болохоор уучлаарай би санаандгүй аяг хагалчлаа гэж хэлдэг гэж байна. Жишээлбэл. Гэхдээ ер нь яг ороод ирэхэд аяг хагалсан байж шүү дээ. Би жоохондоо шийдэл орондоогоор чи айсан мэддэг. би жоохондоо нөгөө аяг угааж байгаа хаглаад тэгээ би бүр 4-5 удаа дараалаад хагалсан юм аа. Тэгээ сүүлдээ би бүр аягаа нууж болж ийсэн шүү. Тэгээ энэ нь болохоор тэд яриандаа өөрийгөө оруулахаас зайлс хийдэг гинэ. За дараагийнх нь болохоор штэ. За энийг яг ингээд одоо амьдралд үнэн бол зэрэгцээ оршдгоо. Тэгээ заашгүй улаан ярих үе хүн бүхэн тохиолдох шаардлагатай үед дараах дүрэн шинжээр ярилцагчаа худлаа ярьж байгааг нь мэдэж болохыг одоо энэ сайт онцсон юм байна л да. За тэгэнгүүт дараагийнх нь штэ. Тэд уцаартай цөрөг хандлагатай байдаг гинэ. За худлаа ярьж байгаа хүмүүс урагшилж мэддгүү энэ жолооч нар надад ямар их төвөг олж байна гэж хоцрох нь аргагүй шүү дээ гэл одоо хоцорсноо одоо төвчрөл рүү хийж штэ жишээлбэл те яаж ч хоцорч болно. Гэтэл зөв нь үнэн нь болохоор хоцорч байгаа дуучлаарай би заманд хөгжүүлэлт болоод баг зэрэг оройтох нэ гэж үнэнгээ хэлж байгааг хэлдэг гинэ. Тэгээд хэлэхэр загнадаг гэсэн юм шүү дээ. Тэрнээс нь болоод худлаа ярьдаг гэсэн. Хичээлсэн хоцроод яасан гэхээр унтчихээр цоцдог гэсэн шүү дээ. Тэгэхээр манай юм насаараа.
Тийм гэвч тийм. Банаас ич өөрөө үнэ хэлэхээр нэмж зодуулдаг. Тэгээ худлаа хэлэхээр итгэдэг гэсэн. За тэгээд энэ нь болохоор худлаа ярих үед хүн дотоод ухамсараараа өөрийгөө зөвтгөж бусдыг буруутгаж өгөөсгдөг гэнэ л те. За дараагийнх нь хоёр дахь нь болохоор тэд мэдхгүй гэж олон татдаг гинэ аха. За худлаа ярихаар би сэргээшин тухай сайн мэдгүй л байна гэдэг. Одоо сэргээш эргэлцсэн тамирчин ч юм уу те. Тэгж хэлдэг гинэ. А үнэн нь болохоор би алдаа гаргажээ би хариуцлага өрөх болно гэдэг одоо ингээ хэлдэг тийм байна. хүн байх уу? Чи гадаадд л гэдэг. Би сэрэг бичиж байгаа. Өөсөө гадаадд тэгээ манайхан бол гүрийгээ л өгч. Сэргээч юу юм бэ? Ингээ хэлгээгээд өөдөө гараа дагаад шүүгтэлцээд гүгээд байдаг үстэй те. Аргагүй ш доолнд дийчих чам. Тийм амар ийм нөгөө хорон хөхтэй хүн дээр бол худлаа ярьчаад зүгээр хамгийн амар арга бол чив чимээгэл баг. Үг хэлэх юм бол тэрэндээ ороогдно. Зүгээр дуураач чив чимээ. Үг хэлэхэр тэгэл ороод яадаг гинэ. Тэгсэн чи яасан гинэ гэх юм тэнийгт чавж гал. Тэгэл ороогдно. За тэгээд энэ ер нь хүн худлаа хэлэх үед хүн тэр бүрийг нэг их бодоод байдгүй зүгээр толгойд орж ирсэн үгээр шууд хэлдэгтэй холбоотой байж байна. Мэдгүй гэдэг үг бол. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол бодож худлаа яриа. Тэгэх юм бол баригдахгүй нэ гэсэн үг үү? За хөргөл. Хөөе худлаа арах нууцаас худлаа ярих нууцаас нэг юм байдаг штэ. Тас худлаа ярих юм бол угаасаа хин ч ингээд өөртөө ч тохиолдоогүй зүйлээ худлаа ярих юм бол угаасаа чинь өөрөө ч итгэхгүй тэрэндээ ярьсан өөрөө итгэхгүй байгаа зүйлийг сонссон хүн ч итгэхгүй байхгүй. Тэгэхээр яг бодит болсон зүйлээ жоохон нэмээд гачирлаад ингээ худлаа ярьж. Тэгээ юу сурцаа. Бүр технологитой байгаа. Тэр нь ингээд бүр огцсон бүр стандарт биш үү? Ном угаасаа амар хүлээс авалдаг штэ. Араа ном бол ерөөсөө ингээд 70% босын явдал дээр нэмээд 30% яг үнэн тэгэл ярьчихсан баг. Тэгээд тэгээд араас хандгад ч амар байдаг байхгүй юу? 70% нь үнэн юм чи. Тэгчээл үнэн ярьдаг гэдэг байна. Гэхдээ юу яа би бас нэг уншижсэн юм аа. Одоо ингээд хоёр хүний харилцаа яриа болж байгаа гэж бодъё л да тий. Ааха. Ер нь бол 80% нь үнэн, 20% нь бас нэг жоохон одоо үлээцсэн ч юм уу, жоохон нэмэрч ачралсан ч юм уу. Ийм бол давсалцсан ч гэдэг штэ тий. Байдаг гэсэн угаасаа. Тэгдэг гэсэн. Хоёр худлын дундуур нэг үнэн гэдэг байгаа шүү дээ тий. Ер нь тийм аа. За хамгийн сүүлийнх нь болохоор тэд ойлгомжгүй ярьдаг гинэ. За худлаа ярьж байгаа нь болохоор энэ хүмүүсийг би танихгүй юу яриад байгаа юм бэ? Би юу гэж ийм зүйл хийх юм бэ, мийх юм бэ гэл тэгдэг гинэ. Яг үннээсээ бол би одоо хулгай олсон гэх өдөр их нэртэйгээ дэлгүүрт явж байсан ч гэдэм юм уу те. Одоо нөгөө гэрч нөгөө манайхан ярьдаг штэ өгсөн үний гэрч болсноос бишээ амьд үний гэрч болсноос өгсөн үний дэр болмол гэдэг штэ. Тэрнээс зайлсгээ. За тэгэхээр энэ дээр худал хийж байгаа хүн зохиож ярьдаг тул өөрийн мэдлгүй логикгүй утга авцалдаагүй зүйл хэлдэг гинэ. Наадах чи бүх хүн худлаа болохоор тэгж яахгүй. Бодохгүй яриад Өөр тохиолдсон юм яахгүй болохоор ингээд юу нэр зөвлөж ярих вэ? Илрүүлж чадахгүй. Ном бол амар бодолтой ярьд юм байна. За энэ үнэн дээр энэ хотлыг нэмэл тэгээ ачирлаа ярьчих. ямар амир Ном бүр бодлоо ярих арга нь тогтцсон байхгүй бүр технологи тогтцсон. Тийм. Бүр ингээд арга барилаа. Арга авцсан уу те. Ингэнэ угаасаа 8 угаасаа дажиг үлээдэг шүү дээ. За. Ингээд хүмүүсийн одоо хүмүүсээс туршлагаас болж байна. Жаахан пауз аваад ингээд бодоод байдаг шүү дээ гинэ. Юу гэж хэлэх вэ гэ те. Тэр энэ ямар тохиолдол байдаг гэж яг одоо ингээд те одоо жишээлбэл за хинтээ явсан гэдэг ч юм уу нөхрийгөө орж ирэхээр те тэгэнгүүт лотгоо харуулна шүү гэдэг аахгүй юу. Хэрвээ жоохон юм бодох хугацаа өгчхөл юм бол кяс ингээд нэг юм худлаа зохио ярьж байгаа. Хаашаа чаваагүй. Тэгээд өөрөө баг дуураач. Хинтээ чав. Хаашаа чав. Юу ч чадаагүй. За. Энэ үрээд 2022 оны 8 дугаар сарын 15-ны даваа гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс хэрхэм сонсч удиртай шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Best Computers хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч HP брэндийн Монгол дахь аль бисний дистрибьютор Best Computers утас 75 76 77 75 76 77. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3